Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. 2024 оны 2 сарын 19-ний 1-р өдрийн орой Австралийн Сидней хотын баруун ойд хэсэгт байрлах Lion Taekwondo-гийн академид орой 6:30 насан туршидтай анги эхлэхээр сурагчид нэг нэгээрээ цугларчээсэн. Гэтэл хичээл эхлэх цаг өнгөрсөн ч дасгалжуулагч харагдсангүй. Сүүлдээ сурагчид өөрсдөө сонголтын дасгалаа хийж эхэлжээ. Яг энэ үеэр зааланд юм унжгаа юм шиг бүдэг чимээ сонсогдсон бөгөөд энэ чимээ заалны хажуудах жижиг агуулгах маягийн өрөөнөөс гарсан ч сурагчид онцын зүйл гэж бодлогүй сонголтоо үргэлжлүүлдэг. Удалгүй агуулгын хаалга онгойж таквондогийн багш гарч ирэн сонголтоо дууссан уу? Одоо урд өшөглөлт 20 удаа хийгээрэй гэж хэлээд дахин агуулгах руу орлоо. 20 удаагийн өшөглөлт дууснаас хэдэн минутын дараа багш дахин гарч ирээд одоо хажуу өшөглөлт 30 удаа гээд дахин агуулгах руу оржээ. Сурагчид дотроо өнөөдөр багш яагаад ингэж завгүй байгаа юм бол яагаад зөвхөн өшөглөлт хийлгээд байн орж гараад байгаа юм бол гэж гайхсан. 3 минутын дараа багш жоохон эрэгтэй хүүхэд дагуулж ирээд агуулгах руу ороход нэг сурагч нь багшаа наад хүүхэд чинь хин юм бэ гэхэд манай найзын хүүхэд төр харж өгч байгаамаа анхаарлаа битгий сарниулаад хажуу өшөглөлтөө дууссан бол дахиад 50 удаа 100 удаа хий гэжээ. Иймэрхүү байдалтай бэлтгэлээ хийсэн сурагчид ойролцоогоор 7:30 орчимд гэр гэртээ харсан. Гэтэл маргааш нь Lion Taekwondo-гоос багш зам тээврийн осолд орж эмнэлэг твцсэн тул хэсэг хугацаанд хичээл орох боломжгүй боллоо. Та бүхнээс уучлалт хүсье гэсэн мессеж ирдэг. Сурагчид эцэг эхчүүд санаа зовж явах яг энэ үеэр орон нутгийн мэдээгээр Норт Параматад байх Lion Taekwondo-гийн академиас 2 хүний зохицолтлоо. Нас орсон хүмүүс тус академид суралцдаг 7 настай Бенжамин болон түүний ээж Жон Мингён нар байжээ гэхээс гадна мөн энэ өдөр Мингёны нөхөр Жо Хёнсууч өөрийн гэртээ утгалуулж амиа алдсан байдалтай олдсон байна. Цагдаа нар энэ бол санамсаргүй давхцал биш. Хин нэгэн санаатайгаар бүхэл бүтэн гэр бүлийг хөнөөсөн гэж мэдгдсэн. Тэгвэл тэр орой агуулхад яг юу болсон юм бол? Яагаад таквондогийн багш сурагчдыг тасралтгүй өшөглөлт хийлгэж өөрөө байн алга болоод исэн юм бол? Өнөөдөр бүгдээрээ 2024 оны 2 сард Австралид болсон Солонгос гаралтай гэр бүлийн аллахын иргэн талаар ярилцсан. Саяхан уг хэрийн шийдвэр нь гарсан. Анх 8 сард ял сонсох ёстой байсан ч хойшлогцоор 2025 оны 12 сарын 16-нд шийдэгдэж алуурчин бүх насаараа хорих ял авсан. Ялангуяа хэргийн үйл явц нөхцөл байдал нь дэндүү аимшигтай гаж байсан тул шүүгч хүртэл толгой сэгсэрчээ. Үүнээс гадна хэрэг үйлцэн шалтгаан нь жил болсон. Шүүгч хэргийн сэтлийг утгагүй инээ төрмөр гэж тодорхойлсон байдаг. 2024 оны 2 сарын 20-ны өглөө 39 настай Жо Хёнсуу ажилдаа ирсэнгүй. Тэрээр Richard Crooks Construction гэдэг компанид ажилладаг. Үргэлж хариуцлагатай хизээж мэдэгдэлгүйгээр ажиллаа таслах хүн биш байлаа. Тиймээс хамт олон сэжиг авч Хёнсуугийн гэрт очиж хаалгыг тогшоход хариу байсангүй. Ингээд тэд гэрийн дотор талыг харахад шалан дээр хар бараа юм байх ба сайн хараад үзтэл хөнжлөөр утсан байв. Тэр даруй цагдаад дуудлага өгч цагдаа нар ирж гэрт ороход зочны өрөө цусаар дүрч нэлээд ширүүн зодон босноо нэлт байлаа. Тавилга, сандал хөмөрсөн байх ба дунд нь Жо Хёнсуу унсан байв. Толгой хүзүү их биегээд олон газраа утгалуулж аль хэдийнэ нас оржээ. Ингээд цагдаа нар гэр бүлийн бусад гишүүдийг хааж эхэлсэн. Хэдэн цагийн дараа тэдний сүүлчийн гар утасны байршил Lion Taekwondo-д бүртгэгдсэнийг олж мэдээд очиход гэрээс машинаар 10 минутын зайтай газар байв. Цагдаа нарыг ирэхэд үүднээсээ эхлээд цус тусалсан мөртөө. Гэрэл нь унтраастай байх бөгөөд ямар нэгэн юм гараад ирэх юм шиг аимшигтай санагджээ. Хаалга онгойлгоход ресепшн болон эцэг эхчүүдийн суудаг хэсэг байх ба цаашлаад заалны цаанд жижиг агуулгах хамгийн сүүлд багшийн өрөө байдаг. Цагдаа нар өрөөний хаалгыг онгойлгоход тэдний хайжсэн Жо Мингён болон түүний хүү Бенжамин хоёр ямар ч хөдөлгөөнгүй нас барсан байдалтай олцсон. Цагдаа нар яаралтай багш Ю Гвангёнг болохоор ажилдагч Солонгос руу зугтсан байх вэ гэдэг санаа зовж эрен сурвалжлах шийдвэр гаргасан. Гэтэл удалгүй түүнийг огт өөр газраас буюу ойролцоох Вестмид эмнэлэг твцсэн байгааг олж илрүүлдэг. Тэрээр хагалгаанд орсон бөгөөд аль хэдийнэ нэг өдрийн өмнө цагдаатай уулзсан байжээ. Юу болсон бэ гэвэл Жогийн гэр бүл олдохын өмнөх шөнө оройн 11:30 үед нэг эрэгтэй Вестмид эмнэлэгт нэг талаа гараараа дарж доголсоор орж ирсэн нь Lion Taekwondo-гийн багш Ю Гвангён байв. Гаднаас нь харахад амь насанд аюултай ноцтой гэмтэл авсан юм шиг харагдаагүй тэрээр хүлээ авах хэсэг дээр очиж биеийн байдлаа тайлбарлаж өгсөн. Удалгүй эмч Гвангёныг үзэхэд цээж хөвлөө гартаа хутганы шарахтай байжээ. Ингээд эмч юу болсон талаар асуухад Woolworths буюу супермаркетын урд машинаа тавих үеэр гинэд танихгүй хүмүүс гарч ирээд намайг хутгаалсан. Гуруулаа байсан гэжээ. Энэ яриаг сонсоод эмнэлгээс цагдаад мэдгдсэн. Дээрэмд өртсөн байж болцшгүй тул цагдаа эмнэлэгт ирж Гвангёноос мэдүүлэг авсан ч бодит байдалтай таарахгүй. Тэрээр Woolworths дээр тэнмэл хүмүүс намайг хутгалсан гэж мэдүүлсэн ч дэлгүүрийн ажилчид юу ч мэдгүй байснаас гадна CCTV дээр сэжигтэй зүйл огт бичигдээгүй байлаа. Гэтэл маргааш нь Гвангёны удирддаг Таквондогийн академиас 2 хүний цогцолтдог.
Ингээд удалгүй цагдаа нар эмнэлэгт очиж Ю Гуангюаныг Жогийн гэр бүлийн хөнөөсөө эргэж сэжиглэн баривчилжээ. Тэр өдрийн үдээс хойш албан ёсоор хорих шийдвэрч гарсан. Одоо бүгдээрээ Ю Гуангюан гэж ямар хүн болох талаар ярилцъя. Тэрээр 1974 оны 4 сард төрсөн. Хэрэг гарах үед 49 настай байжээ. Англи нэр нь Райн. Солонгос төрсөн бөгөөд 1991 онд 17 настай байхдаа аав, эгчийн амд Австрал цагаажилж хурмайн хүүхдүүдтэй болсон. 15 болон 9 настай 2 хүүхэдтэй. Гаднаас нарахад гэр бүлээ сайхан авч яваа жирийн нэг аав шиг харагддаг. Тахионогийн академийн вебсайт дээр түүний намтрыг Сидней Олимпийн үндэсний шигшээ багийн тамирчин байсан. Маккуаро их сургуулийн ахлах профессор. Одоогоор Сидней их сургуульд спортын шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалж байгаа гэж бахархалтайгаар бичсэн байдаг. Үүнийг харсан эцэг эхчүүд бүрэн итгэлтэй хүүхдүүдээ түүний академид явуулдаг байсан. Энэ академи 3 жил үйл ажиллагаагаа явуулж авах үеэр гинэт Ю Гуангюаны тухай ийм аимшигтай мэдээ гарсан байна. Анх эцэг их сурагчид руу түүний эхнэр Райн багш зам тээврийн осолд орсон тул хичээл төр завсарлана гэж бичсэн ч удалгүй Тахионогийн академийн гадаа цагдаа, хамгаалтын тууз, сэтгүүлч, камер дүүрэн байгааг харсан эцэг эхчүүд маш их цочирдсон. Учир нь Гуангюан хүүхдүүдэд маш сайн ханддаг. Улаан бүс, хар бүс авсан хүүхдүүдийг тэрвэрч хичээвэл бүх зүйл болно гэж урам өгөхөөс гадна хичээл тарахаар хүүхдүүдийг машинаараа зөөж сурагчдынхаа амралтаар кемпинг хийдэг байсан. Зарим хүүхдүүд миний ментор бол Райн багш гэж хэлдэг байсан гинэ. Гэхдээ нэг сонин зүйл ажиглагдсан нь Гуангюан хүүхдүүдэд Ферраригийн хажууд авахулсан зураг харуулад гоё агааз энэ миний машин шít гэхээс гадна эсвэл тансаг вилла усан бассейнд амарч байгаа зураг үзүүлж ингэж амардын гих мэтэр гайхуулдаг гэжээ. Эцэг эхчүүд багш өдөр тутамдаа Toyota Camry ундагч нэлээд мөнгөтэй бололтойгээд тоохгүй өнгөрсөн. Гэтэл энэ нь зүгээр нэг асуудал байгаагүй. Ю Гуангюанд ноцтой сэтгцэн эмгэгүүдсэн. Риплигийн синдром, нарциссизм, делюзон буюу хий хоос итгэл үнэмшил. Энэ гурван сэтгцэн эмгэг нэг хүнд зэрэг байх нь ховор. Албан ёсны шүүхийн баримтанд Ю Гуангюан нь нийгэм тасан цогцох чадваргүй, нийгмийн эсрэг зан чанараа эмгэгтэй гэж бичигдсэн байдаг. Тэрээр Австралид дөнгөж ирсэн юугаач мэдгүй солонгос оюутнуудад би их мөнгөтэй, манай эхнэр хуульч, би өөрөө Сөүлийн их сургууль төгссөн гэж огт ичгүй энгийн зүйл мэт худлаа ярьдаг байв. Гуангюан өөрийнхөө академиг нээхээс өмнө өөр газар багшаар ажиллаж исэн бөгөөд тентгийн захирал Гуангюаны тухай чөтгөр шиг шуналтай, хүний мөнгөнд дуртай, эцэг эхчүүдтэй байнга маргалдаг, ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой асуудал маш ихтэй байсан. Би түүнээс олж үнэхээр их зовсон гэж ярьжээ. Ийм шалтгаанаар олон удаа хөөж ажиллаас нь гаргасан ч тэр болгонд Ю Гуангюаны гэр бүл эсвэл аав нь ирж манай хөг жоохон ажилуулад өгөөч гэж гуйдаг гэжээ. Ингээд аавыг нь өрөвцөн захирал дахиж ажилуулдагч нэмэр байхгүй дахиад асуудал үүсгдэг байсан гин. Ю Гуангюаноос эвгүй сэжигтэй мэдрэмж авсан хүн зөвхөн тэр захирал байгаагүй. 1998 онд Гуангюан 24 настай байхдаа Ким гих залуутай танилцсан. Ким солонгос хүний ажилуулдаг махны газар мах шаарддаг тавцан цэвэрлдэг ажил хийдэг гэжээ. Тэнд Гуангюан ажилладаг байсан. Тэр үед ч бас Гуангюан өөрийгөө байнга магтах зуршилтай байсан гинэ. Би Сидней их сургуульд сурдаг. Спортын авьяастай, удахгүй улсын шигшээ чалгарна. Бэлтгэл хийхэд мөнгө их ордог болохоор энд ажиллаж ингээд Кимээс хэд хэдэн удаа бага хэмжээний мөнгө зээлсэн. Ингээд 2 жил өнгөрч Сидней Олимп болоход Ким Гуангюаныг Олимпиад оролцсон байх ёстой гэд нэлээд айсан ч ямар ч цуг дээр гарч ирээгүй. Хэсэг хугацааны дараа Ким санамсаргүй Гуангюантай тааралдаж Олимпийн талаар асуухад бэртэл аваад оролцож чадаагүй. Хэцүү байсан болохоор хүмүүсээс холбоогоо таслаад хэсэг нам гүм амьдарсан гэдэг. Ким ч аан тийм үгээд өнгөрсөн. Ингээд 10 жилийн дараа Ким гэрлэж хүүхэдтэй болсон бөгөөд хүүхдээ таквондод явуулахаар ойрхон байх академи руу очтол Гуангюан багшилжсэн тэрээр Кимийг харвуу үгүй юу өөрийгөө магтаж би гэрэлсэн. Эхнэр маань хуульч зургийг нь харах уу? Би энэ газрыг хамтран эзэмшдэг. Честер хэлдэг цагдаагийн албан агчдад бас тасгал цаадаг гэх мэтэр өөрийгөө маш амжилттай сайн явж байгаа гэдэг. Хэсэг хугацааны дараа Ким гудамжаар алхаж явахдаа Гуангюаныг нэг эмэгтэйтэй тэрвэрлдэж яг л хосууч шиг байхыг харжээ. Гэхдээ тэр эмэгтэй нь Гуангюаны манай эхнэр хуульч гэж харуулсан зурагнаас өөрөөсөн болохоор гоо сайхны хагалгаанд орсон болов эсвэл салсан болов гэж бодоод Гуангюаныг дуудсан ч юу юм бэ? Би чамайг танихгүй байна гэд яваад өгчээ. Хэд хоногийн дараа Ким дахин Тахионогийн академид очиод энэ тухай асуухад Гуангюан би ихэр дүүтэйгээд аав ээжийнхээ тухай ярьж манай аав ээж маш их мөнгөтэй. Гэхдээ гэр бүлийн асуудал ихтэй байсан болохоор би дүүтэйгээ харилцаагүй олон жил болж байна. Ямар ч гэсэн чиний харсан хүн бол би бишгээд өнгөрчээ. Кимээс гадна Австралид амьдардаг өөр нэг эрэгтэй Пак гэдэг хүн Гуангюаны дүү Южин гэдэг залуутай танилцлээжээ. Тэр дүүн ч бас ахтайгаа адилхан өнгөрөө. Пактай анх уулзахдаа би Сөүл шинжлэх ухааны ахлах сургуульд төгссөн. Сөүл их сургуульд давхар мэрэгжил үзчихээд тусгай хүчний ангид орж төгсөөд Австралид ирсэн гэжээ. Пак ихэндээ итгэсэн. Яагаад гэвэл гадаадд шалгах боломжгүй байт юм байна.
Гвангёны дүү Южин би Честер илэх цагдаагийн газар таконогийн дасгалжуулагч хийдэг. Ах маань намайг холбож өгсөн гэж Пакад хэлжээ. Ингээд тэд аажмаар дотн олж эхэлсэн. Нэг өдөр Южин гинэд Пакад хамт цэвэрлэгээний бизнес хийх үү? Манай эхнэр хуульч ийм бизнес хийхэд танил тал маш чухал байдаг. Би бүгдийг нь зохицуулъя гэсэн. Ингээд Пак Южин хоёр бизнес хийхээр цэвэрлэгээний багж авч сурталчилгааны хуудас ивсэн. Гэтэл нэг өдөр Пак супермаркет руу ортол тэнд Южин цэвэрлэгээ хийж шал арчижсэн. Энийг харсан Пак гайхаж энд юу хийж байгаа юм бэ? Цагдаа такондо заадаг гэсэн мэт дээ. Яагаад энд ажиллаж байгаа юм гэхэд Южин уучлаарай надад жоохон асуудал гараад гээд өнгөрөөсөн. Тэр үед Пак энэ үнд итгэхийн аргагүй худалч юм байна гэж боджээ. Хамгийн инээдтэй нь Пакины явдлыг өөр нэг танилтаа ярахад 2 жилийн өмнө сүмийн цуглаан дээр яг адилхан юм ярьсан гэжээ. Ингээд харахад ихэр ах トゥ уус Сидней хот даяар тэнэж тасралтгүй худлаа ярьж өөрсдөө гайхалдаг хүмүүсээс гадна усны тусал шиг адилхан харагддаг. Хүмүүс андуурч мэдлэг тохиолдол байнга гардаг байсан. Хэрэг гарсны дараа мэдээгээр Ю Гвангёны зураг гарахад Гвангён маань гэж хэлэх хүн байхад үгүй энэ чинь Южин л штэ гэх хүн байсан ч үнэн дээр Гвангён ихэр биш. Дээрээ ганцхан ихчтэй. Эхнэр нь чуйлч биш. Гэрлэхээс өмнө нь эхнэр хадаа би хуулийн сургууль төгссөн. Манай айд Солонгос том хуулийн фирмд ажилладаг. Олон улсын хуульч 200 тэрбум вонд авсан хөрөнгөтэй. Бид Мосманд амьдардаг гэж ярьжээ. Мосман гэдэг нь Сидней дэх хамгийн баян дургуудын нэг. Ийм үлгэр шиг түүхийг бодит гэж итгээд харилцаа нь улам гүнзгийрч удалгүй жирэмсэн болоод аргагүй өрхөнд Солонгос руу төрөхөр явсан. Гэтэл тэр үед Гвангён өөр эмэгтэйтэй харилцаа үүсгэж бүр хамт амьдарч эхэлжээ. Эхэндээ Гвангён эхнэртэй маш сайн ханддаг байсан ч сүүлдээ жоохон луурыг нь хөргөл юм шидэж орилж бахираад хараадаг тэрээр хэсэг хугацааны дараа уурн гарахаар уучлаарай. Миний буруу байсан гэж гуйж говшдаг гин. Гвангёны аав хойд ээж нь оёдлын үйлдвэрт ажилладаг энгийн нэг цагаачд байсан. Хэрэг гарах үед Пелтанадаг ажил хийдэг байсан бөгөөд Гвангён эцэг эхтэйгээ 15 жил огт холбоо бариагүй тэрээр эгчтэйгээ ч холбоо тасарсан байжээ. Мөн Таконогийн академид томоор наасан Маккори их сургуулийн ахлах профессор гэдэг нь чудлаа. Солонгос болон Австралийн эвлэлүүд Маккори их сургуулиас албан ёсоор авлахад Ю Гвангён гэх хүний ямар ч бүртгэл байхгүй гэж хариулжээ. Сидней их сургуулийн спортын шинжилгээ ухааны доктор сурч байгаа гэдэгт энэ нь ч асуудлаа. Сургуулиас ийм мөн огт байхгүй гэж албан ёсоор мэдгдсэн. Мөн Райн гэдэг англи нэр нь Сидней Олимпиад оролцсон Пол Райн гэдэг тамирчных байсан. Түүний нэртэй дуудлага ижил байхаар санаатайгаар Райн гэдэг нэрийг сонгожээ. Бас Такондогийн академи минийх энэ байрыг би өөрөө авсан гэж ойр тойрныхондоо ярьдагч бас л худлаа. Таконогийн академиг эхнэрийнх нь ээж буюу хадам ээж нь охиноо хэцүү амьдарч байгааг хараад өөртөө байсан бүх мөнгөө юу ч үлдээлгүй гаргаж авч өгсөн бөгөөд эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэдний гэр бүл сүмд явдаг учраас сүмийнхэн заалны засвар тусалж сурагч илсүүлэхэд нь дэмжин олон талаар тусалж исэн гэдэг. Тэгвэл одоо бүгдээрээ хохирогч гэр бүлийн тухай яриа. Нөхөр Жо Хёнсу 1984 оны 11 сард төрсөн. 1988 онд 4 настайдаа ээжтэйгээ хамт Сиднейд ирсэн бөгөөд тухайн үед аав нь төрүүлээд ирсэн байсан. Ингэж гэр бүл нийлж хэдэн жилийн дараа Солонгос руу буцсан ч 1998 онд Хёнсу 14 настайдаа дахин Сиднейд ирж эндээ бүрэн өсөн суурьшсан. Эхнэр Мингё 1982 оны 11 сард төрсөн. 2000 онд Солонгост ахлах сургуулаа төгсөөд Сиднейд оюутан болохоор иржээ. Гэр бүлийнхэн нь бүгд Солонгост амьдардаг. Ингээд Сидней дэх солонгосчуудын холбоогоор дамжин Хёнсутай танилцаж олон жил үргэсний эцэст 2011 оны 3 сард гэрлэж хүү Бенжамин нь төржээ. Хосууд 20 орчим жил хамт амьдарч ойр дотныхонтойгоо сайхан харилцаатай, онц ноцтой асуудалгүй тайван амьдарч исэн гэр бүл ээжээ. Жо Хёнсу барилгын компанид тооцоо үнэлгээ хариуцсан ажилтан байсан бол Мингён гэрээ эзэгтэй хүүгээ асрах нь түүний гол ажил байв. Хэрэг гарахаас 3 жилийн өмнө хүү Бенжамин нь Гвангёны удирддаг Таконогийн академид суралцаж эхэлсэн бөгөөд хэрэг гарахын яг өмнөхөнтэй Бенжамин хар бүсний шалгалтандаа бэлдэж 7 хоног бүрийн даваа гарагийн орой 2 хичээл дараалж авдаг болсон. Тэгвэл Гвангён яагаад бүхэл бүтэн гэр бүлийг хөнөөсөн бол эхэндээ Австралийн эвлэлүүд эхнэртэй нь хайр сэтгэлийн холбоотой байсан юм шүү. Хохирогч гэмт хэрэгтэй хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байсан баг. Нөхөр нь эхнэр хүүхдээ өнөөгөөд амиа орсон юм шүү гэсэн янз бүрийн тамиг төвшүүлдэг. Гэвч Мингёны ойр дотны хүмүүс огт байх боломжгүй зүйл гэж нэгэн дугаар хэлсэн бөгөөд хамгийн том хэргийн сэдэл нь мөнгө байсан гэж үздэг. Тухайн үед Гвангён заалныхаа сарын түрээсийг төлж чадаагүйсэн. Сард $1584 Австрали доллар, нэмээд кредит картны өөр $3200. Түүнээс гадна 2019 онд ковид гарч бизнес нь хүнд байдалд орсон. Тэр үед Гвангён YouTube сувг нээж 10 минутын дотор гоё галбартай болцгоо. Өдөрт 15 минут хэвлийн дасгал хий гэх мэт фитнес контент оруулж нэмэлт орлого олох зорилготой байсан ч амжилт олоогүй учраас сүүлдээ тэдний гэр бүл сүмээсээ тусламж авч амьдардаг. Ковид намжиж хүүхдүүд дахин такондод явж эхэлснээр байдал дээрсэн ч Гвангёны байнга ярьдаг Феррари, тансаг карш,
баян амьдрал огт бодит байгаагүй. Харин охирогч Жо Хён-сугийн жилийн цалин $180,000 байсан учраас мөнгөний төлөө алсан байж магадгүй гэсэн таамаг гарсан. Гэхдээ шүүхтэр хэргийн сэдлийг үнэхээр ойлгомжгүй, утгагүй гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ нь зүгээр нэг шунал биш, харин хэд хүнд хэлбэрийн нарциссизм, реплигийн синдромтой холбоотой гэж үзсэн. 2024 оны 1 сарын сүүлээр хэрэг гарахаас ойролцоогоор 1 сарын өмнө Гвангён эхнэртэй BMW удахгүй авна гэдэг. Эхнэр нь ямар мөнгөөр BMW авах юм бэ гэхэд сургуулиас өгөхөр болсон гэжээ. Гвангён тухайн үед Таконогийн академи ажиллаж байхдаа Епийн ахлах сургуулийн хүүхдүүдэд цагийн багш идэг байсан. Сургуулийн захирал Жессика, Райан би танараа илүү олон хичээл заалгана. Мөн сургуулиас BMW X5 өгнө гэж хэлсэн мэт дээр ярьсан ч мэдээж энэ нь худлаа. Бүр Jessica Shadle гэдэг нэрээр удахгүй BMW өгнө гэсэн имэйл ирсэн болохоор эхнэрийнхэн санаа амарч тайвширчээ. Гэтэл энэ имэйлийг Гвангён өөрөө хурамчаар явуулсан бөгөөд дараа нь жоохон л хүлээж удахгүй машин аавна гэж эхнэртээ хэлсээр байсан гэдэг. Гэтэл BMW X5 бол Жогийн гэр бүлийн машин. Жогийн 2 машинтай, нэг нь Audi. Үүнийг Жо Хёнсу өөрөө ундаг бол нөгөөх нь BMW. Мингён хүүгээс сургууль дугуулангаас нь авахтаа ундаг. Тэр BMW-гаараа 7 хоног бүрийн даваа гарагт Таконогийн академи руу ирэх болгонд Гвангён машиныг байнга ширтэж ямар гоё машин бэ? Суудлын арьс нь ямар тансаг юм бэ? Дугуй, обууд нүртэл төгсгээд яг л муур хулганыг ажиглаж олзоо хүлээж байгаа юм шиг шуналтай хардаг. Гвангён олон удаа өөрийгөө баян гэж худлаа ярьж баригдсан тэрээр хэрвээ би BMW X5 унчих юм бол илүү үнэмшилтэй болно гэж утсан ч гэж магадгүй. Хэрэг гарахаас өмнө Гвангён Жогийн гэр бүлийг ажиглаж гэрийнхэн ойролцоо очиж тагнасан. 2 сарын 8-нд үдээс хойш 1 цаг 30 үед Жогийн гэрийн гадаа ирээд хэсэг байжгаад буцаад явсан. 3 өдрийн дараа 2 сарын 11-ний үдээс өмнө 11:16-д дахиад Жогийн гэрт иржээ. Энэ удаад бас л байшингийн урд хэсэг зогсож байгаад явсан. Дахиад 3 өдрийн дараа 2 сарын 14-ний орой 8:26-д ирж маргааш оройнчоос төр ирээд буцсан байдаг. Ингэж нийт 4 удаа ирж очижээ. 2 сарын 19-нд буюу хэрэг гарсан өдөр 12 цаг 6 минутанд Гвангён зал руугаа хөдөлсөн. Тэр өдөр 3-8 цагийн хооронд хичээлтэйсэн тэрээр зандаа ихнэрлүүгээ залгаж өнөөдөр машин аавна гэж хэлжээ. Харин нөгөө талд хохирогч Мингён хүүгээс дулгаад BMW-гаар Таконогийн академи руу явдаг. Хүүн 4:30-аас 6:30 хооронд 2 хичээл дараалж авах ёстой байсан. Мингён 4:24-д хүүтэйгээ зааланд ирж Гвангёнтой төр ярилцаад хүүгээ оруулж машиндаа сууж хүлээхээр гарсан. 1 цагийн дараа эхний хичээл дуусах үед Мингён орж ирээд 10 минут орчим завсарлага авах хооронд Гвангёнтой төр ярилцсны дараа 5:30-ийн 2 дахь хичээл эхэлж Гвангён заал руу орсон. Ингээд ойролцоогоор 1 цагийн дараа 6:23 орчимд хэрэг гарчээ. Бенжамины 2 дахь хичээл дуусч бусад сурагчид эцэг эхчүүд бүгд явсны дараа Гвангён болон Бенжамин Мингён гурвуултгээд Гвангён хүүг хүлээж гараа гэд ресепшн хэсэгт үлдээгээд Мингёны ганцаарнг нь агуулах руу дагуулж оржээ. Ингээд Гвангён агуулгын хаалгыг төгжиж Мингёны хүзүүг бүх хүчээрээ боомлж эхэлсэн. Насан туршидтын хичээлд өгөж удалгүй сурагчид ирэхэд багш нь байгаагүй учраас өөрсдөө сунгалтаа хийж авах үеэр агуулгах гавьяас чимээ гарч сурагчид онц зүйлгэж бодоогүй. Ингээд хэдхэн минутын дотор Мингён ухаан алдсан ч Гвангён хичээл орж явах хооронд сэрээд гараа дээр хүлээ яана гэж бодоод гадагшаа гарч бейсболын цохиур болон төмөр саваа авчирч дахин Мингёны үзүүг хэдэн минут боон цогцыг өөрийнхөө өрөөрөө зөөж гэрлийг нь унтраагаад заал руу гарч ирсэн байна. Энэ бүх зүйл ердөө 13 минутын дотор болсон. Гвангён юу ч болоогүй юм шиг өрөөнөөсөө гарч ирээд сурагчдтайгаа мэндэлж хичээлээ эхэлсэн ч түүний толгойноос сэрчих үедээ гэсэн бодол огт гарахгүй байсан тул дундуур нь дахин төмөр саваа бариад офис руу орон Мингёны үзүүг боомлж 3 минутын дараа буцаад гарч иржээ. Энэ хоорондоо Мингёны утасны түүжийг тайлах гэж оролцсон ч амжаагүй. Удалгүй Гвангён Бенжаминыг санаж агуулах руу ор гисэн. Тэр хүүхэд ердөө 7 настай. Багшийнхаа хийгснийг даахаас өөр арга байгаагүй. Энэ үед бусад сурагчид яагаад ийм орой олтол жоох хүүхэд ганцаараа байгаа юм бэ гэхэд манай найзын хүүнээ аав ээж нь завгүйгээд төр харж өгөхөр болсон гэдэг. Тэгээд Бенжаминд ээж чи удахгүй ирнэ энд хүлээжээгээд агуулгын хаалгыг хааж хичээлээ орохоор гарчээ. 10 минутын дараа 7:36-д Гвангён тэгтлээ хүссэн BMW-гийн дэлгүүрийг авч ресепшны шургуулганд хийн дахин зал руу орж хичээлээ үргэлжлүүлсэн. Хичээлийн дундуур олон хүний нүдэн дээр энэ бүх зүйлийг хийсэн. Дэлгүүрийг дараа нь авч болох байсан ч төвчж чадаагүй. Ингээд хичээл 7:50-д дуусч 6:23-аас 7:50 хүртэл ердөө 1 цаг хагасын дотор энэ бүх аимшигтай зүйл болсон. Хичээл дуусч сурагчид бүгд явсны дараа Бенжамин үлдэхэд Гвангён ихнэрлүүгээ залгаад машин авчлаа. Хурдан яваад очие гэжээ. 8 цаг орчимд бүх гэрлийг унтрааж 7 настай хүүг боомлсон. Ингэж ээж хүү хоёрыг хүүтэн цогцолгож орхиод Мингёны BMW-г унаж хэсэг хугацааны дараа дахин ирж энэ удаад Бенжаминыг үхсэн гэдгийг баталгаажуулахын тулд олсоор олон удаа боосон байна. Дараа нь Мингён дээр очиод түүний гар утас цагийг авч бүх гэрлийг унтраан
урт хаалгыг түгжиж жогийн гэрт 9 цаг 18 минутанд очиж BMW дотор байсан гаражийн хаалга онгойлгодог удирдлагаар гаражийг онгойлгож ямар ч цаадгүй гэрт орж ирсэн. Ингээд зочны өрөөндөөс нь Жо Хён-сук хутаг хайчаар олон удаа утгалжээ. Эмэгтэй хүн хүүхдтэй харьцуулахад насан турш эрэгтэйг бооход хэцүү байсан тул зэвсэг хэргэлсэн. Жо Хён-су өөрийгөө хамгаалах гэж тэмцэхдээ Гвангёны цээж хевлээ гарт утгалсан ч эцэст нь амиа алдаж Гвангён дахин машинд сууж заал руу очиод эхнэрлүүгээ залгаж дулуулсан тухайгаа хэлсэн байна. Эхнэртэй яг юу гэж ярьсан тодорхойгүй байгаа бөгөөд эхнэр нь албан ёсоор энэ нэрэгт огт хамааралгүй юу ч мэдэгдээгүй гэдгийг тогтоогдсон. Ингээд Гвангён BMW-гаа унаж эмнэлэг рүү очиход шархан нэлээд үндэсэн болохоор 2 удаа хаалгаанд орсон ч амь насанд нь аюултай биш байсан. Ингээд 2 хоногийн дараа цагтаад баривчлагджээ. Эхэндээ Гвангён чимээгүй байх хэрэг эдэлж юу ч яриагүй. Удалгүй 2025 оны 5 сард хэрэгээ үлээхээс зур аргагүй болсон. Учир нь нотлох баримт маш их байсан. Зөвхөн офис агуулгад л камер байгаагүй. Харин зааланд нэлээд хэдэн камер байх ба бичлэгээ үүсгэд Гвангён хичээлээ заачаад агуулга руу орж хүний амьд хүрээд дахиж гарч ирж хичээлээ заах нь бичлэгт давтагцсаар байдаг. Мөрдөгчөд Гвангёны галзуу юм шүү гэж бодсон ч дэндүү энгийн тайван харагдчихсан гэдэг. Тэгвэл Гвангён үнэхээр BMW-гийн төлөө бүхэл бүтэн гэр бүлийг алсан гэсэн үг үү? Мэдээж бодит шууд нотлох баримт байхгүй ч Гвангёны өөрийнх нь мэдүүлэг болон прокурорын дүгнэлтээр Жогийн гэрийг удаа дараа тагнаж BMW-д илт сонирхолтой байсан нь машиныг өөрийн болгох зорилготой байсныг харуулдаг ба хэрвээ зүгээр л алах зорилготой байсан бол хохирогчийн машиныг гунаж явахгүй байсан гэдэг. Мөн нэг сонин зүйл нь энэ бол төлөвлөсөн аллага. Гэтэл яагаад өчнөө олон CCTV-тэй зааланд хэрэгээ үйлцсэн бол бас яагаад цогцыг нууж эсвэл устгаж цухтаагаагүй бол Гвангён хэргийн газрыг тэр чигт нь үлдээгээд эмнэлэгт очиж хэвцсэн бөгөөд дараа нь цагдаатай хүртэл уулзсан. Магадгүй энэ нь түүний амьдралын хэм маягтай холбоотой байх. Тэр амьдралынхаа туршид луур хийж худлаа харж амьдарсан учраас юу ч олж исэн мултраад гарч чадна гэж боддог байсан. Тиймээс аллах хийсэн ч адилхан гэж утсан байж магадгүй. Хэдийгээр прокурор шүүгч хэрэг үйлдэх сэдэл нь хачин байна гэж үзсэн ч эцсийн дүгнэлт нь юу Гвангён өөрийнхөө хийсвэр ертөнцид амьдардаг хэд сэтгэл хөдлөлтөй бусдад татаархдаг зан чанартай хүн. Ийм сэтгэл зүйг ердийн хүн ойлгоход маш хэцүү гэжээ. Гвангён шоронд байхдаа сэтгцэн эмч Айлистэй уулзсан тэрээр би Жогийн гэр бүлийг олон жилийн турш мэддэг. Үнэхээр сайхан айл гэж боддог байсан. Би ч бас насан туршдаа сайн хүн байсан. Гэхдээ хичнээн хичээж ажилласан ч мөнгөгүй үргэлж хэцүү байдалд байсарахад муу хүмүүс буруу зүйл хийж надаас сайхан амьдарч байгааг хараад би өөртөө чи хангалттай удаан сайн хүн байлаа. Одоо муу хүн болох юм бол гэр бүлдээ хүссэн бүхнийг нь өгч чадна гэсэн бодлоос олж BMW-д шунаж нэг гэр бүлийг бүхэлд нь хөнөөсөн гэдэг. Түүний үгнээс огт гэмшил харагдаагүй. 2025 оны 12 сарын 16-нд ял сонсгох шүүхөрл олж юу Гвангён улсын өмгөөлөгч авсан бөгөөд хэрэгээ үлээсэн учраас ялаа хөнгөлүүлэхийг хүсжээ. Өмгөөлөгч яллагдагч багада эцэг ихтэй хаягдсан гэж өссөн орчныг нь харгалзаж үзэхийг хүссэн. Түүний тайлбараар аав нь гадаадын цэргийн албанд байнга явж ээж нь түүнийг хүчирхийлдэг байсан. 10 настайдаа гэрээсээ гарч өвөө эмээтэйг амьдарсан ч ядуу байсан тул хоолгүй онохгүй олон байсан гэдэг. Мэдээж өссөн орчны нөхцөл болон аллагын хооронд шууд хамаарал байгаа хэсэг нь нотлогдоогүй ч түүний ёс суртахууны төлөвшөлт нөлөөлсөн байж магадгүй гэж өмгөөлөгч тайлбарласан. Мөн нийгэмд амжилтыг хэд шүтэх хандлага нь ухаангүй гайд сэтэл бүрэлдэхэд нөлөөлсөн байж болохыг дурдсан ч шүүгч юу Гвангёнд ямар ч нөхцөлд тэнсэн суллах боломжгүй бүх настаар нь хорих ялгааносон. Хэрэг гарсан Вэлс мууж ихэнх тохиолдолд хүн амны эрэгт 20 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой бүх насаар нь хорих ялгаануудыг. Хэрвээ насанд хүрээгүй хохирогчтой бол 25 жилийн дараас суллагдах боломжтой байдаг. Гэтэл энэ тохиолдолд шүүгч ямар ч өршөөл үзүүлээгүй. Шалтгаан нь энэ бол төлөвлөсөн аллага. Хэд хэдэн хүний амийг хөнөөсөн. Ялангуяа Бенжаминыг алахдаа багш гисэн байр суурь ашигласан. Сэтэл нь өөртөө төвлөрсөн нарцисс шинжтэй. Үйлдэл нь маш харгас хүн чанаргүйсэн гэдэг. Уг нь хэрэгээ үлээх юм бол ял 25% хөнгөрөх боломжтой байдаг ч шүүгч хэргийг арай хэтэрхий аимшигтай байна гэж үзээд ямар ч хөнгөлөлт олгоогүй. Шүүх танхимд хохирогчдын ар гэр болон ойр дотныхон нь сууж исэн бөгөөд Жо Хён-сугийн аав ээж бидний амьдрал тэр чигтээ сүрсэн. Амьсгалж байгаа мөч болгон маань өвдөлтөгч амьд байна гэдг нь өөрөө шийтгэл юм шиг санагдаж байна гэжээ. Юу Гвангён өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Нэр үнд сайтай хүн байсан. Насан туршидын ангид сурдаг зарим хүнээс бүр төлбөрч авдаггүй сайхан сэтгэлтэй хүн шиг аашилдаг байсан ч тэр бүхний цаана ийм аимшигтай хүн нуугдж ижээ. Ямар ч тач өнөөдрийн эрэг маань энэ үрээд дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.